За Монгол Улсын хүний гавьяат эмч Батчлуу эмчийн нөхцөл байдал дээр бас Чимбүрэн гишүүн бид хэд очсон. Тэгээд 461 дугаар анги дээр очиод тухайн үед бас бид нар үнэхээр тэр хүний биеийн нөхцөл байдал хэцүү байсан. За энэ үе дээр бас энэ хууль зүйн дотоод хэргийн сайд, оюун сайхны алтан гэрэл сайд, мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерхий газрын Нандин болор хоорондоо цог жаргал, за нам сам зэрэг хүмүүс маш хурхан ажиллаж тэр хүний амийг аварсан. Энийг бас би одоо талархалтайгаар хэлмээр байна. За энэ үгэндээ гэж хэлэхэд бол нэг хэвлэр гарцсан мэдээлэл учраас биеийн нөхцөл байдал асар хүнд, дараад нь эмнэлэгт хэвтүүлээд яаралтай хагалгаанд оруулсан. Тэгж хагалгаанд оруулаагүй байсан бол энэ хүний амь нас үнэхээр одоо хүнд нөхцөл байдалд байсан шүү. Тэгээ энд бас би бас хариуцлагатайгаар хэлэхэд бас хууль зүйн дотоод хэргийн сайдад талархал илэрхийлмээр байна. Хэдийгээр нэг талд нь хуулийн хэрэгжүүлэлт яваад хүний эрхийг хязгаарласан нөхцөл байдал үүссэн ч гэсэн нөгөө талд нь бас манай энэ хууль хүчний байгууллагын хүний амь аврахын төлөө маш шуурхай, маш одоо уян хатаа ажилласанд бас талархал илэрхийлмээр байгаа юм. За энэ нэг зүйл. За хоёрдугаарт нь тэгэхээр энэ саяны зөвхөн тэр кейс дээр ингээд гарахаар асуудал юунд байсан бэ гэхээр даатгуулагч гэсэн агуулга байсан. Одоо Чимбүрэн дарга энийг бас маш сайн мэдж байгаа тийм ээ. Гэтэл нөгөө донор маань өөрөө даатгуулагч биш учраас нөхөн төлбөр авч чадаагүй. Эндээс бас гомдол санал үүссэн. Тэр энэ бол одоо хүний амиар хэмжигдсэн бас кейс байгаа шүү дээ. Бас хүний амь насаар хэмжигдэхүйц үр дагавар дагуулсан ийм нөхцөл байдал үүссэн. Тэр цаашдаа энийг бас та бас энэ олон нийтэд хуулийн төсөл дээр яаж сууж байгаа талаар тайлбарлаж өгмөр байгаамаа. Монголчууд ч яадаг вэ гэхээр нөгөө амны бэлгээс аштын бэлэг гэд муу юм ярихгүй гэд мод тогшоод нулимдаг хүмүүс шүү дээ. Гэтэл яг амьдрал дээр яаж ийм ихлээр энэ төрлийн асуудлууд асар ихээр гардаг. Дахиад зовлон тулгараад тулаад ирэхээр энэ асуудал болоод байгаамаа. За Чимбүрэн даргаас хэдэн асуулт байгаа. Саяхан оны босгон дээр чөлөөдөө ерөнхийлөгчийн ивэл дор энэ ордон нэг том арга хэмжээ болоод исэн энэ эрүүл мэндийн салбарын энэ мөнх сайхан сайд дээр зохион байгуулсан шүү дээ. Тэгээ тэн дээр харж байхад бол жилдээ ингээ баг би буруу сонсоогүй бол 200 орчим сая доллар зөвхөн Солонгос улс руу гараа авчиж байна. Тэр ер нь манайх жилдээ яг энэ одоо сая бол шинээр эрүүл мэндийн яам дээр нэг юм гадаадад эмчилж байгаа хүмүүсийн алба байгуулагдсан гэж би ойлголт авсан байгаа. Тэр энэ статистикийг мэдмээр байгаа юм. Өөрөөр хэлбэл одоо хичнээн хүмүүс хөлийн чандад энэ эд эрхтэн шилжүүлэх мэдсэлд ороод тэр нь ойролцоогоор ямар хэмжээний валютаар хэмжигдээд байгаа юм. За энэ хууль батлагдсан тохиолдолд энэ одоо эдийн хүртээ хэмжин нэмэгдээд технологи нь сайжраад мэрэгчтэн боловсон хүчнүүд нь хийдэг болоод хийх чадвар нь сайжраад эрх зүйн бас одоо хамгаалалттай болоод айдас хүйдэсгүй би гэмт хэргийн одоо оролцогч болчихгүй гэсэн ийм одоо имэйлт болгоомжлгүйгээр энэ юм хийгээд ирэхээр өөрөөр хууль бүрэн хэрэгжээд эхлэхээр бидэрт одоо хичнээн хүний амь насыг аврах боломж байна. Дээрээс нь гадагшаа урсж байгаа энэ эрүүл мэндийн чиглэлээр урсж байгаа валютыг ямар процентыг нь одоо эх орондоо авч үлдэх боломж байна. Дахиад нөгөө өмнөх асуултанд асуусан шиг симуляцийг бас тодруулж асуумаар байгаамаа. За тэгэхээр хоёр асуулт байгаа. Нэг нь тэр одоо даатгуулагчтай холбоотой зохицуулт энд яаж орж байгаа юм бэ? Энэ одоо яг зохицуултын хувьд бол бүрэн дүүрэн орж чадаж байна уу? За хоёрдугаарт нь гэх юм бол яг саяны сүүлийн асууж байгаа гадагшаага урсж байгаа валют хийгээд энэ хууль хэрэгжсэн тохиолдолд Монголд хичнээн үлдэх боломжтой юм бэ гэсэн хоёр асуултанд хариулт авъя. Хууль санаачлагч Чимбүрэн гишүүн. За хариулт эхлэхийн өмнөөс Эрдэнэт гишүүнд бүр тусгаалan баярлалсан талархснаа хэлье. Хүний эрхийн дэд хороог ахалж ажиллаж байгаа. Дээрээс нь одоо яг одоо Батчлуу эмчийг 461 дугаар анги дээр байгаад энэ факт болохоос нь сэргийлж бид 3 дугаар эмнэлэг дээр аваачихад бол маш шуурхай ажиллаж өгсөн танд мөн одоо Алтангэр сайд баярлалаа. За түрүүн би бас энэ гишүүдийн асуултанд хариулсан юм а. Энэ сая болсон энэ тохиолдол бол гол нь оршуулгын зардал тайлбарлалын одоо энэ зардлыг бид өгч чадаагүй. Талигаач маань одоо өөрөө ажил эрхэлдэггүй байсантай холбоотой даатгуулагч биш гэдэг утгаараа авч чадаагүй. Энэ асуудал бидэнд том сургамж болсон. Тэр утгаараа одоо энэ хуулиндаа болоо даатгал төлдөг байдлаас үл хамааран хөтөлбөрийн доод хэмжээг 10 дахин нугалсан хэмжээтэй гэж оруулсан юм. За байнгын хорон дээр бас манай байнгын хорон гишүүд бас нэлээд шүмжлэлтэй хандаад зөвхөн одоо нийгмийн даатгалын сангаас авах биш ээ. Үнийг бол өөр газраас авах бүрэн боломжтой. Тийм учраас энэ дагалдах хуулиа хэдүүлээ ажлын хэсэг байгуулагдвал тэн дээрээ ярьж хагаад оруулъя. За мөн бас одоо Эрдэнэт гишүүн бол
амжиргааны доод өвшин гэдэг бас заалт оруулъя гэсэн ийм хоёр зүйлийг хэлсэн. За тэгэхээр энийг хэдүүлээ ярилцаад явчихна гэж бодож байгаа. За ямар эдийн засаг болон өгөөж үр дүн байх вэ гэдэг. Энэ дээр бол одоо ганцхан л тоо хэлмээр байгаа. Бид одоо эргэтэн эдис гэдэг маань өнгөрсөн хугацаанд энэ хийж байгаа зүйлийг авах талаар энэ ганцхан эргэтэн эдис гэдгээ бид нөгөө бөөр илэг гэж битээ ойлгоорой. Ясны чүмэг, за дээрэс нь одоо эвэрлэг, шөрмөс, за дээрэс нь арьс хүртэл ордог. За үр шилжүүлэн суулгах хэмжлэгийг хүртэл одоо Монгол нутагчнаараа олон гэр бүлүүд үр хөвгтэй болгох юм том сайн боломжууд гарсан. За би зүгээр тоо баримтуудыг хэлэх юм бол өнгөрсөн хугацаанд 29 иргэнд ясны чүмэг үүдлээс 24 иргэнд нүдний эвэрлэг 735 иргэнд арьс 150 гаруй иргэнд шөрмөс 373 иргэнд үр шилжүүлэн суулгуулсан байх жишээтэй. За юуны элэг бөөрийн хувьд аваад үзэх юм бол 331 иргэнд бөөр шилжүүлэн суулгасан 362 иргэнд элэг шилжүүлэн суулгасан байх жишээтэй. За гисэн хэдий ч гэсэндээ өнөөдөр гадагшаа явж эмчлүүлж байгаа иргэдийн тоо буураагүй. Нэгсэндээ цусны бүлэг ижил биш тохиолдолд нөгөө донорын одоо амьд донорын эрхтний бүтэц судалжилт төвөгтэй байгаа тохиолдолд бас хүндрэл гарахаас болгоомжилж Монголда хийж чадахгүй улмаас гадаадад эмчлүүлж байгаа хүмүүсийн тоо буураагүй л байгаа. За зүгээр эрүүл мэндийн хөгжлийн төв, эрүүл мэндийн яамс өгчсэн тоог би одоо зөв санаж байгаа бол ойролцоогоор нэг өнгөрсөн хугацаанд 200 гаруй тэрбум төгрөг гадагшаа орсон хэвээрэл байгаа. Энэ бол одоо бараг 70-80 сая доллар зөвхөн одоо эргэтэн шилжүүлэн суулгахтай холбоотой гадагшаа орсон хэвээр байна л гэсэн үг. Тэгэхээр энийг бууруулахын За улсын хурлын гишүүн Баттын Батбаатар байхгүй байна. Улсын хурлын гишүүн Батүл